ноцтой хэрэг. Сайн байцгаана уу? Бид өмнөх дугаарт 235 жилийн түүхтэй хотын захиргааны байр шатсан талаар ярьсан. Галдан шатаа хэргийн шүүх хурал болохын өмнө чухал гэрч Мюррей гинт далагдсан бөгөөд хэргийг аль болох хурдан илрүүлэхийн тулд цагдаа нар мөрдөгчлийг нисдэг тэргээр авчирч мөрдлөгт оролцуулсан. Үүний дараагийн мөрдлөгөөр бас нэгэн чухал сэжүүр олдсон. Хин нэгэн Ричардыг 9 мм-ийн гар буутай байхыг харсан төдийгүй хохирогч Мюррейг ална гэж сүрдүүлж байсан гэжээ. Цагдаа нар эдгээр сэжүүрт үндэслэн Ричардын гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл хүссэн байна. Цагдаа нар нэгжлэг хийх зөвшөөрөл авмагцаа Ричардын гэрт наривчилсан үзлэг хийж эхэлсэн бөгөөд энэхүү шалгалтаар үнэхээр шин зүйлс олж илрүүлжээ. Сэжүүр 1. Ричардын машинаас Мюррейгийн халаасанд байсантай яг ижилхэн бохиолдов. Цагдаа нар тэдний хооронд гарцаагүй ямар нэгэн холбоо байгаа гэж үзв. Бохи үйлдвэрлэгч компани цагдаа нарт нэг хайрцагт байсан бохны цаасны ирмэгдэх хөрөөний шүчиг хэн хоорондоо яг таарч нийлдэг. Мөн цаасан дээр цувралын дугаар байдаг бөгөөд үүгээр бохны үйлдвэрлэлийн шугам болон багцыг тодорхойлох боломжтой гэж мэдэгджээ. Харьцуулж үзэхэд Мөригийн халааснаас олдсон бох болон Ричардын машинд байсан бох нь нэг багцынх биш болох нь тогтогдлоо. Сэжүүр 2. Ричардын машинаас нэг жижиг гэрлийн чийдэн олдов. Гэтэл Мөригийн машинд яг ийм нэг жижиг чийдэн дутуу байсан юм. Цагдаа нар Мөригийн дүү Крисээс тусгайлан асуухад Крис Мөригийн машины гэрлийн чийдэн өмнө нь зүгээр байсан гэжээ. Мөрдөгчлийн чийдэн дээрх зураасыг Мөригийн машин дахь чийдэнгийн суурийн зураастай харьцуулж үзээд яг таарч байгааг олж тогтоов. Цагдаа нар тухайн үед Ричард хэргийн газарт үлдсэн Мюррейгийн машиныг унж явсан боловч бусад хүмүүс түүний царайг таних айсан тул гэрлийн чийдэнгийн салгаж аваад дараа нь өөрийнхөө машинд санамсаргүй орхисон байна гэж таамаглав. Сэжүүр 3. Ричардын машинаас гутлын мөр олдов. Туршилтаар энэхүү гутлын улны мөрийг гаргаж авахд өвөрмөц 6 өнцөгт хэлбэртэй байсан бөгөөд энэ нь Put Joy брэндийн нэг загварыг холох нь батлагджээ. Та бүхэн санаж байгаа бол хэрэг гарсан газарт ч мөн ийм гутлын мөр байсан. Гэвч цагдаа нар Ричардын гэрээс энэ брендийн гутлыг олоогүй юм. Харин цагдаа нар нэгэн гэрэл зурагнаас Ричардын яг энэ гутлыг өмссөн байхыг олж харжээ. Гэвч энэ гутал нь Ричардыг тухайн үед хэргийн газарт очисон гэдгийг л нотлох бөгөөд түүнийг алуурчин мөн гэдгийг шууд нотлох боломжгүй байлаа. Сэжүүр 4. Мюррейгийн гутлын улнаас хөхөнгийн нийлэг утас олдов. Энэ утас нь Ричардын машин дах хэвсний материалтай яг ижил байсан нь Мюррей Ричардын машинд эсвэл яг ижил хэвстэй машинд суусан байх магадaltaйг харуулж байв. Сэжүүр 5. Ричардын унтлахын өрөөнөөс нэгэн сонин олдсон бөгөөд түүний нүүр хуудсанд гарсан нийтлэл нь Рой хотын захиргааны байрыг шатаасан тухай мэдээ байв. Сэжүүр 6. Ричардын хувцсны шүүгэнээс нэгэн бүс олдсон бөгөөд энэ төрлийн бүсийг олон гэмт хэрэгтнүүд ашигладаг байжээ. Учир нь энэ бүсэнд бууг маш сайн нуух боломжтой байдаг. Нутгийн олон хүмүүс Ричардыг ийм бүс байнга зүүдэг байсан гэж мэдүүлжээ. Цагдаа нар Ричардыг тэр үед бууга энэ бүсэнд нууж байгаад Мюррейг анзаараагүй байхад нь гинт дайрсан байх гэж сэжиглэв. Мөн түүний гэрээс гар буу цэвэрлэх хийж бүрдэл олдсон байна. Мөрдөгч Ли бүсэн дээр туршилт хийж үзээд уг бүсэнд бууны бүрийн хэлбэртэй мөр үлдсэнийг үнэхээр олж тогтоожээ. Цагдаа нар Ричардыг дуудаж байцаахад Ричард Мюррейг хөнөөсөн гэдгийг үгүйсгэж. Мюррейгийн алагдсан тэр шөнө би хотод байгаагүй. Баруун хойд зүгт байх нэгэн уушин газар очиж уусан. Уусныхаа дараа дүү Рональдынхаа гэр рүү явсан. Шөнийн 12 цаг хагасаас 1 цаг хагасын хооронд миний машин Торонтонд эвдэрсэн тул дүү Рональд руугаа уцтаж намайг ирж авахыг хүссэн. Тэгээд машинаа Тонигийн зоогийн газрын үүдэнд орхисон гэж мэдүүлжээ. Гэвч тухайн нутгийн эргүүлийн цагдаа нар өглөөний 3 цаг хагас хүртэл Ричардын машиныг Тонигийн зоогийн газрын үүдэнд зогсож байхыг огт хараагүй гэжээ. Хэдийгээр мөрдөн байцаагчид Ричардын худлаа ярьсныг илрүүлсэн ч Ричардыг алуурчин мөн гэдгийг нотлох баримт байхгүй л байлаа. Тиймээс мөрдөн байцаагчид шууд гэрч олох найдвараар хаа сайгүй явж хүмүүстэй уулзаж эхлэв. Гэвч хотын иргэдээс хэн ч мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Тэд бүгд л мөрөө шиг болчихгүй гэхээс айж байлаа. Цагдаа нарт зөвхөн шууд бус эдмүрийн баримтууд л байсан нь Ричардыг яллахад хангалтгүй байв. Энэ үед цагдаа нарт хэргийг задлах цэг нэн шаардлагатай байлаа. Хотын иргэд хамтран ажиллахыг хүсэхгүй байсан тул цагдаа нараа Ричардын төрсөн дүү Рональдыг онилов. Рональд бол Данцын 3 ах дүүгийн хамгийн баганд байв. Гэхдээ цагдаа нарын санаанд оромгүй нэг зүйл нь энэ 3 ах дүү сайн хүмүүс биш ч гэсэн дотроо маш ив нэгдэлтэй байсан тул ердийн аргаар Рональдаас мэдээлэл авна гэдэг бараг л боломжгүй байлаа. Ийм мухардалд орсон үедээ цагдаа нар өөрсдийн хуучин туршлагаа ашиглаж эхлэв. Цагдаа нар эхлээд нууц мэдээлэгчээр дамжуулан Рональд хориотой бодис борлуулдаг гэх мэдээллийг олж авчээ. Үүний дараа цагдаа нар хавх бэлдэж нэг цагдааг худалдан авахчийн дүрээр явуулж эцэст нь Рональдыг үйлдэл дээр нь баривчилжээ. Баривчлагдсан Рональд 20 жилийн хорих ялтай нүүр тулах болсон тул цагдаа нар түүнийг үнэнээ хэлбэл ялаа хөнгөрүүлэх боломжтой хэмээн ятгав.
Рональд удаан болсны эцэст цагдаа нартай хамтран ажиллахаар шийджээ. Рональд цагдаа нарт би өмнө нь хулгайн 9 мм-ийн гар буу худалдаж аваад дараа нь том ах Ричардад дамжуулж зарсан гэж хэлв. Цагдаа нар тэр даруй алдагдсан эд зүйлийн бүртгэлийг шалгахад үнэхээр нэгэн 9 мм-ийн гар буу хулгаад алдагдсан бүртгэл байсан бөгөөд эзэн нь Дэвид Виллер байв. Цагдаа нар Дэвидийг олж тэр буугаар буудаж байсан хонгой болон сумны хошуу хадгалж үлдсэн эсхийг нь асуужээ. Дэвид цагдаа нарыг өмнө нь байнга бууддаг байсан ойр руугаа дагуулж явсан бөгөөд тэнд маш олон хонгой сумны хошуу байлаа. Мөрдөгчлий тэндээс олдсон сумны хошууг хэргийн газраас олдсон хоёр сумны хошуутай тэр даруй харьцуулж үзэхэд дээрх зурааснууд нь яг таарч байлаа. Энэ бүх сум нэг гар буунаас гарсан нь батлагдав. Ингэснээр энэ хэргийн гол зэвсэг болох гар буу тогтооглоо. Харин энэ бууг хамгийн сүүлд эзэмшиж байсан хүн нь Ричард байсан бөгөөд түүний гэрт байсан бүсэн дээр ч мөн бууны мөр үлдсэн байв. Гэхдээ л буудсан хүн нь Ричард мөн гэдгийг нотлох боломжгүй хിവэр байв. Ричардыг яллахын тулд эдгээр шууд бус эд мөрийн баримтууд хангалтгүй бөгөөд цагдаа нарт гэрч хэрэгтэй хിവэр байлаа. Гэвч хотын иргэд өшөө авалтаа сайж хинч гарч ирж мэдээлэл өгч зүрхлэхгүй байв. Цагдаа нар дахин дахин бодож үзсний эцэст хэрэв Ричард хуулийн гадуур эрх чөлөөтэй яваад байвал иргэд хизээч зориглон гарч ирж чадахгүй гэж үзжээ. Тиймээс цагдаа нар гартаа байгаа хамгийн сүүлийн хөзрөөдийг ихэхээр шийдэв. Цагдаа нар зөвхөн загасчлахаас гадна бас тор хаяхыг ч мэддэг байлаа. Ричард бол тухайн бүс нутагта хамгийн том хориотой бодис борлуулагч байсан бөгөөд хэдийнэ цагдаа нарын хатуу хяналтанд орсон байв. Цагдаа нарт маш олон нотлох баримт байсан боловч зөвхөн түүнийг баривчлах тохиромжтой цагийг л хүлээж байсан хэрэг. Нэгэнт байдал ийм болсон тул одоо л тороо хомихаар шийджээ. Цагдаа нар нууц мэдээллээс Ричардыг хотын нэгэн сургуулийн хажуугин ойд хориотой бодисоо нуусан болохыг мэдэж авсан тул Коннектикут мужийн тусгайгийнхан өнгөлөн далдлах ховц өмсөн ойд бүгэж байв. Ричардыг бараага авахар ирэх үед нь тэд түүнийг үйлдэл дээр нь баривчилжээ. Хөдлөшгүй нотлох баримтуудын өмнө Ричард 6 жил хагасын хорих ялаар шийтгүүлв. Гэхдээ тэр огтхон ч айхгүй байлаа. Тэрээр шоронд байхдаа цагдаа Джеймст би одоохондоо зүгээр л амралтаа өнгөрөөж байна. Удахгүй би буцаад очино гэсэн мэндчилгээний хуудас явуулжээ. Ричардыг шоронд орсон гэдгийг сонссон хотын иргэд тэр дундаа Ричардын мөрийг ална гэж ярьж байхыг нь өөрийн чихээр сонссон олон хүмүүс ээлж дараалан гарч ирж цагдаа нарт гэрчийн мэдүүлэг өгч эхлэв. Үүнтэй зэрэгцэн мөрдөгчлий ч мөн хэргийн газрыг сэргээн босгох ажлаа хийв. Хэрэг гарсан өдөр намар байсан бөгөөд газар шороо зөөлөн байсан бол хэргийн газрыг сэргээн босгох үед аль хэдийнэ өвөл болж газар хатуурсан байв. Хэрэг хэрхэн гарсныг илүү сайн сэргээхийн тулд мөрдөгчлий ачааны машинаар зөөлөн элс авчруулан хэрэг гарсан голын иргэдээр асгуулжээ. Мюррейгийн унсан байрлалаас харахад тэрээр 3 удаа буудуулж нас барсан байсан бөгөөд хэргийн газраас ч мөн 3 хонгой олдсон боловч сумны хошуу нь ердөө хоёрхан байв. Ижил загварын гар буу ашиглан буудлагын туршилт хийж өөр зайнаас буудах үед үлддэг дарины уул мөрийг ажигласнаар Мюррей эхний удаа буудуулах үедээ зогсож байсан бөгөөд сумны хошуу Мюррейгийн хүзүүг нэвтлээд цөөрөм рүү унсан болохыг баттай тогтоов. Цагдаа нарын олоогүй нэг сумны хошуу нь энэ байв. Буудуулсан Мюррей тэр даруй газарт унахад алуурч нь дахин дөхөж очоод 2 удаа буудсан байна. Мюррейгийн буудуулсан чиглэлээс таамаглахад алуурч Мюррейгийн ард талын хажуухнаас буудсан байв. Тэр үед хэргийн газраас ямар ч ноцолдсон улмөр олдоогүй нь алуурчин түүнийг анзаараагүй байхад нь гинт буудсан бөгөөд энэ нь урдаас төлөвлөсөн хүн амны хэрэг байх өндөр магадaltaй болохыг харуулж байлаа. Энд түрээд мөрдөгч Ли хэргийн газрыг сэргээн босгосны үр дүнд хэрэг гарсан бүх үйл явцыг ерөнхийд нь таамаглаж гаргажээ. Хэрэг гарсан тэр орой Ричард Мюррейтэй тааралдаж түүнд нэг сайхан зүйл амсуулна гэж хэлжээ. Мюррей Ричардын юу хэлээд байгааг мэдээж ойлгосон тул тэр даруй зөвшөөрсөн байна. Үүний дараа Ричард Мюррейгээр хэрэг гарсан цөөрмийн ирэг рүү машинаа унаад явахыг хүссэн бөгөөд бараагаа тэнд нуусан гэж хэлжээ. Ричард бараагаа авсан дүр эсгэж Мюррейд өгсөн боловч үнэндээ тэр нь зөвхөн нунтгалсан аспирин байлаа. Дараа нь тэр хоёр голын ирэг дээр зогсон ярилцсан нь Мюррейгийн сонор сэрэмжийг сулруулах зорилготой байв. Тийм ч учраас хэргийн газраас маш олон хөлийн мөр олдсон юм. Эцэст нь Ричард түүнийг анзаараагүй байхад бүсэндээ нуусан гар бууга гаргаж ирээд Мюррейг буудсан байна. Мюррей буудуулаад унахдаа машинаа шүргэж унсан тул машин дээр цусны толб үлдсэн байна. Ричард дахин дөхөж очоод 2 удаа бууджээ. Энэ бүхнийг хийснийхээ дараа Ричард Мюррейгийн машинд сууж эргээд хэргийн газраас хувцастайгаар зугтсан тул машины дугуй шороо манаргасан байна. Явах замдаа Ричард хүмүүс өөрийнх нь царайг хараад таньчихвээ гэж айсандаа машины жижиг гэрлийн чийдэнг салгаж авчээ. Үүний дараа тэрээр хэрэг гарах үед өөр газар байсан гэдгээ батлахын тулд өөрийнхөө машиныг унаж Торрингтон руу яваад дүү Рональдыг өөрийг нь ирж авахыг хүссэн байна. Тэрээр төрсөн дүүгээ өөрийг нь барьж өгөхгүй гэдэгт итгэлтэй байлаа. 1990 онд 3 жилийн турш шаргуу мөрдсөний эцэст цагдаа нар Ричардыг хүн амны хэрэгээр албан ёсоор яллав.
Одоогийн байдлаар цагдаа нарт байгаа нотлох баримт нь хэсэг хөхөнгийн нийлэг утас, Мюррейгийн машин дах жижиг гэрлийн чийдэн, 6 өнцөгт гутлын улны мөр, бүсэн дээрх бууны мөр мөн олдоогүй ч Ричардын эзэмшлийг холох нь батлагдсан 9 мм-ийн гар буу байлаа. Хэдийгээр эдгээр нотлох баримтууд бүгд Ричардыг алуурчин болохыг гэрчилж байсан ч эдгээр нь бүгд шууд бус нотлох баримтууд байв. Шүүх эдгээр нотлох баримтуудыг хүлээж авах хэсэг нь тодорхойгүй л байлаа. Шүүх хурал дээр мөрдөгч Ли холбоо хамаарал бүхий эдгээр нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэн үзүүлв. Эдгээр бодиттой нарийн ширийн нотлох баримтуудын өмнө Ричард сандарч эхэллээ. Ялаас мултрахын тулд Ричард бүр өөрийн дүү Роийг Мюррейг хөнөөсөн жинхэнэ алуурчин гэж олон нийтэд мэдэгдэв. Үүнийг сонсоод Роийн чухал харалжээ. Тэрээр том ах нь өөрийгөө аврахын тулд өөрийг нь гүтгэнэ гэж огтхон ч сансангүй. Энэ мөчид тэдний үргэлж нэгдмэл байсан төмөр гурвалжингийн харилцаа тэр дороос хүрчээ. Рой болон Рональд нар ч нөхцөл байдлыг тодорхой ойлгосон бөгөөд том ах Ричард нь ялаас мултарч чадахгүй болсон нь ойлгомжтой болов. Ингээд тэд зовиглон гэрчийн суудалд сууж бүх үннийг дэлгэж Ричард бол Мюррейг хөнөөсөн жинхэнэ алуурчин мөн гэдгийг өөрсдийн санаачлагаар гэрчлэхээр шийджээ. Рональд хэлэхдээ хэрэг гарсан тэр өдрийн үүрээр би Торонтон руу том ах Ричардыг очиж авах үед ах надад Мюррейг алчсан гэдгийг өөрөө хэлсэн. Буцах замдаа Ричард надаар машины голын эрэг дээр зогсоолгоод дотор нь нэг хос хутал хийсэн ууд бариад гарсан. Буцаж ирэхэд нь тэр ууд алга болсон байсан гэжээ. Цагдаа нар Ричардын хайсан зүйл нь хэрэг үлдэх үедээ өмссөн байсан тэр гутал нь байсан бөгөөд алуурчны зэвсэг болох гар бууч бас тэр ууданд хамт байсан байх магадaltaй гэж үзв. Гэвч шумбагчид очиж хайхад зөвхөн нэг бууны гэрэл олдсон байна. Энэ бууны гэрийг цагдаа нар өмнө нь бууга алдсан Дэвидээр баталгаажуулахад түүний алдсан бууны гэртээ яг ижил байв. Цагдаа нар энэ цуврал эд мөрийн баримтууд болон гинт хэрэг үйлдсэн үйл явц ямар ч зөрчилгүй бөгөөд бүгд Ричардыг алуурчин болохыг нотолж байна гэж үзжээ. Үүн дээр Арнольдын гэрчийн мэдүүлэг нэмэгдсэн тул шүүх эцэст нь Ричардыг 3 дугаар зэргийн хүн амны хэрэг үйлдсэн гин буруутай тооцож 60 жилийн хорих ял онов. Энэ хотын хамгийн том хорон муутан эцэст нь хуулийн хариуцлага хүлээлээ. Үүнийг сонссон хотын иргэд бүгд маш их баярлаж дахин айж түгших шаардлагагүй болжээ. Энэ хэрэг үгээр ингээд дууссан гэж бодож байтал 1992 онд гинтийн өөрчлөлт гарав. Коннектикут мужийн дээд шүүх Ричардын хүн амны хэргийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шүүх шийдвэр гаргажээ. Шалтгаан нь шүүх Ричардын давж заалдах гомдлыг хүлээн авч Ричардыг яллахад ашигласан олон нотлох баримтуудыг хэрэгсэхгүй болгосон байна. Анх цагдаа нар Ричардын гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл авсан нь хууль бус байсан гэж үзжээ. Учир нь нэгжлэг хийх зөвшөөрөл авах үндслэл хангалтгүй байсан байна. Ричардын өмгөөлөгч Луис хэлэхдээ Мюррейгийн цогцсыг олсон даруй маргааш нь цагдаа нар Ричардын гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл хүссэн. Гэтэл нэгжлэг хийх зөвшөөрөл хүссэн нотлох баримт нь зөвхөн нэрээ нууцлсан нэгэн хүн Ричардад 9 мм-ийн гар буу байгаа бөгөөд тэр буугаараа Мюррейг алсан байх магадaltaй гэж хэлсэн явдал байсан. Энэхүү ганцхан гэрчийн мэдүүлэг нь Ричардыг алуурчин гэдгийг батлахад хангалтгүй бөгөөд нэгжлэг хийх зөвшөөрөл хүсэхэд ч хангалттай биш юм гэжээ. Эцэст нь дээд шүүх нэгжлэг хийх зөвшөөрөл олгох үндслэл хангалтгүй байсан гэж үзэж, хууль бус нэгжлэгийн зөвшөөрлөөр Ричардын микроавтобус болон гэрээс олдсон нотлох баримтуудыг шүүх хуралд ашиглах боломжгүй гэж шийдвэрлэжээ. Энэ мэдээ 3 жилийн турш шаргуу ажилласан мөрдөн байцаагчдын хувьд толгоор нь цохишгил болжээ. 3 жилийн хүнд хэцүү мөрдлөгийн дүнд бүх нотлох баримтыг холбож алуурчныг хуулийн өмнө аваачсан байтал одоо эдгээр нотлох баримтуудыг хүчингүй гэж үзв. Прокурор Фрэнк Марко "Хэрэв шүүх биднийг эдгээр нотлох баримтыг ашиглахыг зөвшөөрөхгүй бол байдал маш ноцтой болно. Бид үлдсэн нотлох баримтууд Ричардыг яллахад хангалттай эсхийг дахин бодож үзэх хэрэгтэй болно. Хэрэв шин шүүх хурал Ричардыг яллаж чадахгүй бол энэ нь хотын оршин суугчдын хувьд маш том эмгэнэл болно гэж мэдэгдэв. Хохирогч Мюррейгийн 84 настай авга ах Ховард Мюррей. Хэрэв Ричард суллагдвал хотын олон иргэдийн амь нас аюулд орж түүнийг эсэргүүцсэн хүн бүр үхэх болно. Хэрэв шүүх илүү олон хүн амны хэрэг гарахыг харахыг хүсэж байвал түүнийг суллаж болно гэжээ. Үнэн дээр Ховардын хэлсэн үг хотын нийт оршин суугчдын зүрх сэтгэлийн дуу хоолой байлаа. Хүн бүр энэ үед маш их айж Ричард шоронгоос гарсныхаа дараа өөрсдөөс нь өшөө авахгүй. Ялангуяа сүүлд түүний эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсээс өшөө авахгүй гэдгээс эмээж байв. Удалгүй шүүх хурал дахин эхлэв. Цагдаа нар Ричардын гэмт хэргийн нотлох баримтуудыг дахин цэгцэлсэн боловч олон нотлох баримтыг ашиглах боломжгүй болсон тул прокурорын талч Ричардыг яллаж чадна гэдэгтээ тийм ч итгэлтэй бос байлаа. Гэвч хинээс санаанд оромгүй зүйл болж Ричард шүүх хурал дээр гин бурууга хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлж шүүхээс хөнгөн ял оноохыг хүсжээ. Эцэст нь шүүх Ричардад 15 жилийн хорих ял оноосон бол Ройд хотын захиргааны байрыг шатаасан хэрэгээр 14 жилийн хорих ял оноожээ.
Ийхүү хотын иргэдийн айдсыг төрүүлдэг байсан Данцын 3 ах トゥ бүгд шоронд орж хотын амьдрал дахин амар тайван нам гүн байдалтай эргэн оржээ. Үүний дараахан хотын захиргааны баригч анхны загвараар нь дахин барьсан бөгөөд сэргээн босгосон хотын захиргааны байр урдын адил тус хотын бэлэг тэмдэг болсон барилга хэвээр үлджээ. Ричард шоронд ороод 2 жилийн дараа зүрхний шигдээсээр шоронд нас орсон байна. 14 жилийн ялаа эдэлж дууссан Рой шоронгоос гарсныхаа дараа хоттоо буцаж ирэв. Хотын иргэд ч түүнийг хуулийн хариуцлага нэгэнт хүлээсэн тул буцаж ирэхийг нь баяртайгаар хүлээж авчээ. Энэ хотод гарсан хоёр хэрэг хоорондоо нэгт холбоотой хэрэг доторх хэрэг байсан бөгөөд Connecticut мужийн түүхэнд гүн гүнзгий нөлөө үлдээсэн юм. Хожим нь энэ хэргийг мөрдсөн олон цагдаа нар энэ хэрэг маш нарийн төвөгтэй байсан бөгөөд гэрч байхгүй эд мөрийн баримтч маш хязгаарлагдмал байсан. Хэрэв мөрдөгч лигийн шинжилгээний ур чадвар, утасны ширээсийг тайлах мэт нарийн дүн шинжилгээ байгаагүй бол энэ хэргийг илрүүлэх бараг боломжгүй байсан гэж дурдсан байдаг. Хэдийгээр энэ хэрэг эцэстээ амжилттай илэрсэн ч мөрдөн байцаагчид мөрдлөгийн явцад олон удаа саад бэрхшээлтэй тулгарсан нь биднийг эргцүүлэн бодоход хүргэж байна. Хотын иргэд Данцын 3 ах トゥ уурлаж байсан ч үүнийгээ ил хэлж зүрхэлдэггүй байсан бөгөөд хэдийгээр маш их дургууталтай байсан ч гэрч болж сэжүүр өгөхийг хүсдэггүй. Эсвэл зүрхэлдэггүй байв. Тэгвэл бид үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарвал яах ёстой вэ? Сул дорой нэгэн гэдгээрээ зөвхөн твчиж бууж өгөх ёстой гэж үү? Магадгүй сул дорой бүлгийнхэнд дутагдж байгаа зүйл нь зөвхөн нэгдмэл байдал, эв санааны нэгдэл байж болох юм. Харгас хэрцгий бүлэглэлийг илчлэх нь бидний иргэн бүрийн хүлээх ёстой үүрэг мөн. За, энэ удаагийн хачирхалтай галдан шатаах хэргийн түүх үүгээр өндөрлөж байна. Лайк дарж сэтгэгдэл үлдээж цааш нь түгээхээ битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.